Аргентины Чимбас хотод шөнийн хамгаалагчид 360 хяналтын камерын бичлэг шалгаж байв. Өнгөрсөн шөнө нэгэн хачирхалтай зүйл болсон гэж тэд итгэж камер бүхнийг буулгасан эсэхийг мэдхээр оролджээ. Камерын өнцөг бүрийг ухаж харсан чихэндээ ямар ч онцгой зүйл илэрсэнгүй. Хоосон гудамж, нам гүн морчин бүгд энгийн мэт. Así se ve mejor. Fíjate. Ajá. Se fue. Para que veamos cuando sigamos. Para que vean de que no. Si alguien puede ver que se va, no se va. Y ahí le entramos a Pero ahí se buscar. ve como una calavera. Aparece, ajá. Te estoy enseñando. Y desapareció. Гэтэл гинэт гудамжид зогсож байсан нэгэн эмэгтэй ямар ч улмөргүйгээр алга болов. Яг л овчлонгоос тасарсан мэт утаа татуулан арилж удна. Гэтэ хамгийн чөхөд сүрэнгэсэн нь тэр утаан дунд гавлын ясны дүр тодорсон байлаа. Эхэндээ анзаарахдаггүйсэн ч хамгаалагчид чичирхийлсэн дуугаар нэг нэгэндээ зааж үзүүлэхэд тэр дүрс тодхон харагдаж байв. Mira, ahí se aparece como una calavera, ¿verdad? Ajá, y ahí. Mira, mira. Үүнийг зарим үзэгч зүгээр л гэрэл сүдрийн тоглоом хүний хийсвэр төсөөлөл гэж тайлбарсан ч эмэгтэй яг нүдний өмнө утаа болон уусан ор мөргөө алга болсон тэр мөчийг хэн ч үгүйсгэж чадсангүй. Тэр эмэгтэй хайч уу? Утаан дундаас үзэгдсэн гавлын дүрс юуг зүгнү? Хариулт өнөөдөр хүртэл олдоогүй хിവэр. Эл Салвадорын Сапонго дүүрэгт орших нэгэн хуучин авто зогсоол олон жил эзгүрчээ. Энд игнэн зогсох арваад автобус бүгд ажиллагаагүй болсон гихч оршин суугчид энэ газрыг зөвлөхөөс цэвэрлдэг гин. Учир нь шөнөөр суудал дээр сууж байгаа мэт харагдах сүүдэр хүмүүс өөрөө дуурдаг дуут дохио бүр үл үзэгдэх зочигчдын талаар цуу яриа газар авчээ. Гэвч Хенри Портелло хэмээх залуу найзуудын хавьд адал явдал хайж ирэв. Эхэндээ хөвжөлтэй байсан аялал хөршийн нэгэнтэй ярилцаж байх үед гинэт хажуугийн нэг автобусны арын гэрэл асуув. Miren. Miren. Está encendido, ve. Están encendidos. Se han encendido las luces del bus. Y estará abierta la puerta. No sé. Está encendida la luz del bus, bichos. Bichos. Miren, bichos. Miremos si no hay nadie adentro. Хөнгүү сүлжээгүй олон жил хөдөлгөөнгүй байсан тэр төмөр ам орсон мэт анивчиж эхлэхэд бүгдийнх нь цус хөлдсөн мэт болжээ. Тэд тайлбар олох гэж автобус руу өдөхөж үзсэн ч ямар ч утас холбогдоогүй ажиллах боломжгүй байв. Яг тэр мөчөд айдас гүнзгийрэн хэсэг залуус зогсоолоос холдож алхлаа. Ah, no mames, güey. Ay, Dios mío.
viste el cuerpo. Oiga. ¿Qué quieres? Miren. A la madre, güey. Гэвч холдонгууд харанхууд нэгэн харс өдөр автобусны хажууд хөдөлгөөнгүй зогсож буун тодхон харагдав. Толгоо хазаалгасан мэт ямар ч хөдөлгөөнгүй. Хүмүүсийн цусыг зарцаах тэр дүрсийг харсан даруйд тэд эргэж очих зориг гаргасангүй. Хэрвээ үнэхээр хаягдсан автобусны дотор зорчигчдын сүнс амьдардаг бол тэнд очих нь өөрөө хамгийн том алдаа байсан болов уу? Дараагийн бичлэг дээр Сюзан Мурлок хэмээх ээжийн бичлэг гарна. Түүний 2хан настай охин нэг өдөр маш төгшүүртэй зүйл хэлжээ. Охин нь ээжтэй "Миний шүүгээнд хүн нуугдаж байна. Над руу инээгээд байна" хэмээн хэлсэн байна. Энэ үг Сюзаны зүрхийг айдас төрүүлжээ. Тэр шуудхан охиныхоо өрөөнд орж камерасаа бичлэг хийсэн байна. My daughter has informed me that there is a person in her closet that keeps smiling at her. Let's go see. Open it. That's a person. There's a person? Yeah. Can you show me where the person is? Right here. Is it Elsa? No. No? I'm sure. You're scared? Yeah. Okay. Can you show me where the person is? Um, Is it a kid person or a grown-up person? Grown-up person. It's a grown-up person? I'm on the Elmo. You want to wear your Elmo costume? Yeah. Okay. There's a grown-up person in your closet? Yeah. And it's right there? Yeah. I'm scared. You're scared? Yeah. I'm a person. Okay, well, we'll get rid of the person. Шүүгээрөө харвал юу ч байхгүй. Гагцхүү нэгэн хайрцаг сүүдэр үсгэж хүний царай шиг харагдахаж. Зарим үзэгч энэ нь охины төсөөлөл байсан байх гэж үзсэнд Сюзан хайрцгийг гаргаж бүх хувцсыг аваад шүүгээг цэвэрлэв. Гэтэл охин нь дахин "Тэр хүн энд байгаа. Надад энийгээд байна" гэж гүжүүдлэн хэлсэн байна. Тэр шүүгээ хоосон байхад хүртэл охин нь ямар нэгэн зүйлийг харж айдас тавтаж байлаа. Охиноо тайвшруулахын тулд Сюзан шүүгээ түгжиж эхэлжээ. Тэр цагаас хойш охин нь тайван унтдаг болсон байна. Гэвч ээж нь одоо ч болгоомжтойгоор шүүгээг ажиглаж дахин нэгэн хачирхалтай зүйл тохиохгүй хэмээн сэрэмжилсээр байгааг юм. Им хүүхдийн төсөөлөл байсан уу эсвэл үнэхээр хин нэгэн шүүгээнд нуугдаж байсан юм болов уу? Америкийн Ohio мужид Helltown хэмээн нэрлэгддэг нэгэн газар бий. Энэ газар олон жилийн өмнө аимшигт үйл явдлууд болж өнгөрсөн тул өнөөдрийг хүртэл хүмүүс түгшээж айдас давтуулдаг байна. Уг тосхон нь анх уугуул Америкчуудын нутаг байсан ч суурьшигчид ирснээр тэнд цустай мөргөлдөөн дэгджээ. Асар олон хүн амиа алдсан гэдэг. Үлдсэн цөөн хідэн тосхоноос дөрвөн явсан бөгөөд тэр газрыг хараалтай хэмээн ярьдаг болжээ. Цаг хугацаа өнгөрч орчин цагт ч хүмүүс энд ирэхээс айдаг хэвээр. Гэвч Крис Хейл хэмээх залуу адал явдал хайж Helltown-ыг зорьсон байна. Тэрээр камертайгаа ой модоор алхаж яваад хуучин нэгэн аммаар олжээ. The barn of Helltown. Эхэндээ бүх зүйл намгүн байсан ч цааш алхах тусам жинхэнэ аим шиг ихэлсэн юм. Yeah, this is kind of creepy. It's like a little shack back here.
I'm surprised this barn is still standing despite how old it is. What the hell is that? What the fuck? What the f is that? Сэрүүн салхитай өвтгөн ой донд Крис алхаж байх үед гинэт хаа нэгтгээс аимшигтай уйлах дуу гарч эхэлжээ. Тэр зог тусан сонсов. Яг л чонон сөрөг зэрэгцэн уйлах шиг. Сандарсан ш тайван байр цааш үргэлжлүүлэн явах үедээ Крис нэг зүйлийг олж харжээ. I keep hearing something. It sounds like it's following me. What is that? What's that? Something's over there. I can hear it. Өндөр өсний цаанаас хоёр гэлтгонсон нүд түүнийг ширтэж байлаа. Тэр нүд яг л түүнийг ажиглаж хөдлөх бүрийг нь дагаж буй мэт харагдав. Өвс доор хулган ч юм уу гэж бодсон ч өвс 2 метр өндөр байсан бөгөөд харсан зүйл нь түүнээс жүндэр байжээ. Айдас дүүрэн гэрээс яарвчлан тосноос гарч чадсан байна. God, this is creepy. I gotta find my way out of here. Өнөөдөр ч хүмүүс Хэрэл таавныг хараалтай аимшигтай газараар нэрлсээр хизээж ганцаараа очихоос цэрвдэг гин. Эмма Жин гэх эмэгтэй найзынхаа хамт Airbnb түрээсийн байранд шүн сууж байлаа. Тэдний хамт Роси нэртэй нохоо байсан бөгөөд ердийн үйл тайван нам гүн зангаараа алдартай гин. Гэвч тэр шин Роси гинэт огцом хоцож ямар нэгэн зүйлээс сэрэмжлэн ширтэж эхэлжээ. Эмма гайхан камераасаач нохоогоо бичиж эхлэв. Is there a ghost? Is there a ghost? Yeah. What is this first? Where's the ghost? Right there. Where? Where is it? She's staring at her with a god. Тэр бүр тоглоом шоглоомор чи сүнс рүү хуцаад байгаа мó хэмээн асуув. Гэвч тоглоом биш болохыг бодлого ойлгожээ. Камерын бичлэг дээр Розигийн ширтэж байсан чиглэлд харлан хөдөлсөн сүүдэр зурсхийн өнгөрөв. Бичлэгийг удаашруулж харвал сүүдэр яг л нохоороо гар сунгах мэт хөдөлж байв. Энэ мөчөд Рози улам чангаар хуцаж ширвэсгийн хоош хурчээ. Хамгийн хачирхалтай нь тухайн өрөөнд сүүдэр үүсгэх ямар ч зүйл байгаагүй бөгөөд гэрэлтүүлэгч тогтвортой байсан аж. Интернет дэх хэрэглэгчид бичлэгийг үзээд энэ бол энд өмнө нь амьдарч байсан муурын сүс байж магадгүй хэмээн таамагласан бол зарим нь бүдэг болгоч хүний дүртэй адилхан харагдаж байна хэмээн бичжээ. Харин Эммагийн хувьд энэ учраас түүнийг жинхэнэ айдас давтаасан бөгөөд тэр Airbnb-гээс тэр даруй яаран гарсан байна. Харин та юу гэж бодож байна? Энэ үнэхээр сүнс байв уу? Эсвэл өөр зүйл байв уу? Дараагийн бичлэгдээр Зарт нэрээр танигдсан залуу нэгэн шөнө өөрийнхөө гэрт бичлэг хийж байжээ. Гэвч энэ удаа урдын адил жирийн бичлэг бус түүний амьдралд хамгийн аимшигтай мөчүүдийн нэг болон үлджээ. Шөнө 2 цаг 30 минутын орчим Зарк онлайнаар видео үзэж өөрийн хариу үйлдэлийг бичиж байв. Энэ бол өмнө нь түүнд тохиолдож байсан гацхалтай явдлуудын үргэлжлэл юм. So I hope you can see the clock is stuck
It's most probably a battery fault, but two clocks going at the same time, it's obviously is very suspicious. Alright, bye-bye. Өмнө нь хуучин байранд нь шинээр авсан цагнууд нь ажиллахаа болж гэрт авчирсан жижиг амьтад нь удалгүй өгөж шүн дөлөөр хонх дугаардаг гэх мэт ачирхалтай тохиолдлууд гарч байсан билээ. Шинэ байр руугаа нүүсэн ч эдгээр явдал зогссонгүй. Тухайн шөнө бичлэг хийж байх үед гинэт ханан төлгөөтэй түлхүүрүүд өөрөө хөдөлж эхэлжээ. Эхэндээ эдэр салхины улмаас хөдөлж байна гэж бодсон ч шалгахад ямар ч сэвшээ байсангүй. Энэ мөчөд зард бүрч ихэр төгсчээ. Хэд хоногийн дараа дахин нэг жинхэнэ аимшигтай зүйл тохиолдов. Oh, there is the white shadow. Шүн дөлөөр бичлэг хийж байх үед сүүдэр мэт ямар нэгэн дүр камерын ард гинэт гарч ирээд алга болов. Үүний дараа чих тэсгэм чанга хаалга тогшох нүдэмхий чимээ гарч зар гайсандаа араасаа ухарчээ. Гэвч хаалгаа онгойлгоход тэнд хүн байсангүй. Хамгийн аимшигтай нь хэд хоногийн дараа болсон явдал. Шүн унтаж байтал дахин хаалга тогшох чимээ гарч камер аваад бичлэг хийж эхэлжээ. Can you please stop it? No.
Хаалга руу дөхөх үед гинэт хаалганы цаанаас өөрийнх нь бяцхан хүүгийн дуу хоолой сонсогдсон юм. Ааваа намайг оруулаач хэмээн. Гэвч өрөөнд ороод хүүгээ шалгахад тэр тайван унтаж байв. Тэгэхээр түүний хаалганы цаан сонсон дуу хоолой жинхэнэ хүүгийнх нь биш байсан гэсэн үг. Энэ бүхнээс болж Зарк сэтгэлээр унаж маш их түвшүүртэй болжээ. Тэр энэ бүхнийг бичиж үлдээж байгаа нь хүмүүсээс тусламж хүсэж буй оролдлого байв. Өнөө хүртэл юу болж өгөн тайлагдаагүй хэвээр харин Заркийн гэр бүл тохиолдол руу энэ аимшигт үзэгдлүүд улмал хүчтэй болсоор байгааг юм. 2019 оны 8 дугаар сарын 16-нд оройн 11 цагийн үед Рэйчел Мог хэмээх ажилтан шөнийн клубийнхаа дотор хяналтын камерыг шалгаж байв. Клуб хаагдчихсан байсан тул Рэйчел яг л хөнгөө гэж бодож байв. Гэтэл бичлэгдээр нэг зүйл түүний анхаарлыг маш их татжээ. Тухайн бичлэгт клубын танхимд нэгэн дүр үзэгдсэн нь жижиг биетэй тунгалаг хүүхэд хэлбэртэй байлаа. Oh my god. Shit me up. Oh my god. I'm so scared. That's crazy. Oh my god. What is it? It actually looks like it's walking, doesn't it? Хүүхэд мэд дүр сүүдэр ширээнүүдийн хооронд алхаж бүжгийн талбай руу чиглэн очоод яг алхам хийх гэж байгаад эргэлзсэн мэд хэсэг зогсож эргээд ирсэн зүг рүү буцжээ. Энэ дүрсийг харсан Рэйчел болон хамт ажиллагчид нь бүгдээрээ цочирдон гайхширсан байна. Тэдний хэлснээр клуб тэр мөчөд бүрэн хоосон байсан бөгөөд ямар ч хүүхэд хүн тэнд байх боломжгүй байв. Видеог үзсэн хүмүүсийн зарим нь энэ бол жинхэнэ сүнс гэж үзсэн бол бусд нь камерын линзний гажилт эсвэл гэрлийн тусгал хэмээн тайлбарсан байна. Гэвч хичнээн тайлбар оролцсон ч тэр жижиг тунгалаг хүүхэд мэт дүр яг юу байсан нь өнөөдрийн хүртэл хинж тодорхой хэлж чадахгүй байна. Энэ бичлэгийг анх Facebook дээр олон нийтэд нийтлэгдсэн бөгөөд үзсэн хүмүүсийг ихээхэн цочирдуулжээ. Видеонд гарч буй хүн саяхан амь насанд аюултай томоохон мэс засал хийлгэсэн бөгөөд тухайн төрлийн хагалгаанаас амьд үлдэх магадлал маш бага байсан гэдэг. Аз болоход мэс засал амжилттай болж тэр хүн амьд үлджээ. Гэвч сэргээн засах хөрөөнд сэрсний дараа тэрээр гинэт нэг л тайван бус айдас төрөлн мэдрэмж авчээ. Өрөө нэг л буруу сүүдэртэй мэт санагдсан төдийгүй тодорхойгүй зөөнгөнөх дуу тасралтгүй сонсогдож байв. Иймээс тэрээр гар утсаараа бичлэг хийж энэ хачин чимээг баримтжуулахыг хүссэн боловч оронд нь аимшигтай дүрсийг бичлэгдэр буулгажээ. Камераар өрөөгөө тойруулан харуулах мөчөд гинэт хар өнгийн нууцлаг дүр яг камерын өмнөр гинэтхэн өнгөрөөд маш хурдан зайлан оцсон харагдсан юм. Тухайн хүн бичлэг хийхдээ юу ч анзаарсангүй, харин дараа нь бичлэгээ үзэхдээ анзаарсан гэдэг. Бичлэгийг үзсэн хүмүүсийн зарим нь энэ бол мэс заслын явцад нас барсан хүний сүнс байж магадгүй хэмээн үзсэн бол нөгөө хэсэг нь энэ нь ямар нэгэн хорон оршихуй байсан байж болно хэмээн тайлбарлжээ. Гэхдээ нэг зүйл тодорхой. Тухайн хүний бичлэг хийх үеийн мэдэрсэн айдас төгшүүр нь маш бодит байсан. Тэгвэл энэ бичлэг үнэхээр сүнсийг баривчулсан хэрэггүй эсвэл зүгээр нэг тохиолдлын сүүдэр байсан уу? Та юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй.